Сайн бацгаана уу? Өнөөдөр би та бүхэнд амьсаар хэрхэн үсээ орох талаар захаа шийдлээ. Тэгээд биднэрт болохоор 3 ширхэг амьс хэрэгтэй. 3 ширхэг амьс. Тэгээд амьс маань зузаан байх тусмаа усны мандайлан том орогддог. Уртай тусмаа биднэрт ороход арай илүү хэлбэр болдог шүү. 3 ширхэг амьс. За тэгэхээр ус маань баг зэрэг чигтэй хатсмаа оролт нь илүү удаан тогтдог байгаа. Тэгээд үсээ 2 хуваана. За чихнээсээ жоохон дээр энэ тавцаагаар гээд 2 хуваад за дээдлийн хэсгийг усны хавчаараар тогтооч. За доотлын хэсгээ гээд 2 хуваад урагшаа гаргаад сүүл хэсэг ингээд өөрлөгөө сүүл за тэгээд дээшлүүлээд тэгээ хоёр амьсны хоёр үзүүрийг очино гэл болов. За нөгөө тал дээр бас хийж үзье. Заавал энэ тал руу нэрвүүлээд байгаа ийшээ ч ирүүлсэн болно. За нөхөн сүүл хэсэг дээр амсаа тавиад энэ үзүүрийн ирүүлчихье. Хойлоод. За одоо үзүүр нь хамгийн чухал. Үзүүрээ аль болох бүгдийг ингээд хойлох хэрэгтэй. Өсвөлтэйгүйгээр. За дээшлүүлээд амьсны хоёр хэсгийг загтчих. За явуулж. За одоо дээдл хэсгээ. Дээдл хэсгээ усныхаа сүүл хэсгээс хад хойлж өгнө. Тэгээд амьсны хоёр талыг гэт хойлоод гэт за өрнөд ингээ болчлоо. Тэгээд энтэйгээ онцсон ч олон эсвэл хэдэн цаг гэж байгаад за 3 цагаас дээш. Тэгээ удаан байх тусмаа ус маань хэвэнд орох хэлбэр. За 3 цагийн дараа уулзъя. За ойролцоогоор 3 цаг өнгөрлөө. Одоо бүгдээрээ